Shower thoughts. Юу гэж орчуулах юм бэ те? Яг маслаад орчвол усанд орж байгаад орж ирдэг бодол гэсэн үг л те. Өгөнхөр бол зүгээр сонирхолтой сонин бодол гэж ойлгочихгүй дөө. За тэгэхээр эхний бодол. Боддоо бэлдээрээ манайхаа тархиас сул ус нөтнө. За хурдлаараа бодоод өг. Ус гэнэ үү? Ус гэж юу юм бэ? Ааш хоёроо гэдэг нь үү? Нөт гэнэ үү? Нөт гэж юу юм бэ те? Гэнэ үү? Юу болох гээд байгаа юм бэ? Саяны усаа юу? Асуултыг тэмдэг. Юу гэсэн үг вэ? Бид нараас асуусан байж тээ. За цаг. Таадаг маш сайн бодож чадсан гэдэгт итгэлтэй байна. Чи ойрлоо юм бодосоогүй штэ. Хэрэв та нар усыг нойтон гэж боддог бол баяр хүргэе. Буруу байлаа. Ус нойтон байх боломжгүй штэ. Юу яриад байгаа юм бэ? Нойтон гэдэг чинь хатуу зүйл, шингэн зүйлд норхыг хэлнэ штэ. Жишээ нь нойтон альчуур, нойтон гар, нойтон аяг. Хинч нойтон ус гэж ярьдгүй штэ. Яагаад гэвэл ус чинь шингэн бахгүй юу да? Шингэн зүйл норох боломжгүй штэ. Хатуу зүйл л нордог. Ус чинь өөр шингэнээр жишээ бол нойтон тос гэж ярьдгүй штэ. Том савнд 9 цуцгаад тэр нь бага ус асгачихвол хүн харж чад. Нойтон тос гэхгүй штэ. Ямар новшоо гэдэг юм бэ гэн штэ. За тэгэхээр дараагийн бодол. Сайн бэлдэр манайхаа. Дахиад анхдагч уу? Өндөг анхдагч уу? За явсаа. Тэр юу вэ? Тийш хараа. Арай тэр нөгөө. Юу вэ? Юу вэ? Би ханаа. Юу вэ? Асуулт даруй. Бидгүй өндөг үү? Үгүй энэ бол чулуу. Юу нэ чи өндөг? Өндөг гэснээс өлчлөө. Зөөгч нэг омлет захилчээ. За цаг. Тадыг ахин маш сайн бодцоосон гэдэгт маргаангүй гэж бодож байна. Чи ямар тэнийг аваа. Өндөг гэж хариулсан хүмүүст ахин баяр хүргэе. Зүг байла. Анх дахиад үүсгэс өмнө динзавр өндөгтэй л байсан байгаа аахгүй юу? Угсаа асуултан дээр өндөг анхдагч уу, дахиад анхдагч уу гэсэн байгаа сте. Юуны өндөг гэдгийг хэлээг байгаа сте. Тэгэхээр динзавр өндөгтэй байсан чинь өндөг л анхдагч байгаа сте. Тэгэхээр бидний асуух хэрэгтэй байсан асуулт бол дахиад анхдагч уу, дахианы өндөг анхдагч уу гэдэг асуулт. Зайл. Миний өвлөт тоо. Баярлалаа зөгч. Хэлээ рекламны дараа уулзцгаая. За тэгэхээр дараагийн бодол бол гэж та хүмүүс ачив. Юу энэ нэг юм үлдээсэн байх юм. Юу нү? Ямар тэнэг лар вэ? Шаал өөдгөртэй мэдрэл бичлэг хийх юм. Яд жолигтой анимашн хийхгүй юм бол бичлэгнүүдээ хурдан хийж тавиач. Зайл бид нэр явлаа гэнэ. Яна. Гү энийг Марсел зүрл бичсэн юм шиг байна. Би Марселд хэлэх ёстой. Марсел! Хүмүүс чамд ийм бичиж үлдээсэн байна. Юу? Чамд бичсэн юм шүү. Би бичлэг хийдэг шүү. Зүгээрээ Марсел. Би чамайг ойлгож байна. Чи над шиг төгс гайхалтай бичлэг хийдэг болохыг хүсдэг чинь. Үгүй шүү дээ. Зүгээр. Ийм хүмүүс зөндөө сэтгэл үлдэх болно. Гол нь бууж өгч болдгоо юм шүү. Юу би бичлэг баяртай. Би явлаа. Найстай амжилт хүсье. Та ягаа уучраа за. What the f? Манай Марсел ямар муухай юм хэлдэг вэ те? Юу юм бэ? Үдгч нар нь? Биш чи юм бэ? Заац тэр ч яхаа. Чи помидорыг жимсэж боддог. Яаж иш ороод ирв? Ой. Би юм асууж штэ. Ямар сонин гар вэ? Помидорыг жимсгэж боддгоо гэдэг чинь. Үгүй. Нарийн ногоо сте. Помидор нарийн биш штэ. Помидор ч бөөргий. Нарийн гэвэл луу нарийн штэ. Тэгвэл помидор жимс юм уу? Тэ? Тэгэхээр кетчуп бундаа гэсэн үг үү? Энэ ямар сонин ертөнц вэ? Энэ устгана. Бас сонин газар байх юм а те. Сонин газар гэснээс
ямар гаж амтэн нь өөр амтны суу ууй гэж боддог гэнэ тий. Шууд байгальд явж байгаа нэг хүр дээр очсноо. Шууд мөөмийн өгөхөд хэлсэн ш. Тэр туулд ямар санагдсан бол тий. Та бодод үзтээ. Зүгээр ээжтэйгээ гадуур явж исэн чинь морь ирснээ ээж ч юм уу шууд хөхөд ихтэл яах вэ? Бүр трама аавна зү. Бас хүн гэдэг сонио амтан байгаа шүү тий. Юу? Тоогдсорчлаа. Балаа юм аа. Таса. Тоггүй болсон юм чинь. Бичлэгээ дуусгая дөө. Тэр өндөр нэвшлэг юм бодогдуулсан гэж найдаж байна. Юм бодсон бол лайка дараарай. Тог хурд ирээсэ гэж бодсон бол subscribe хийгээрэй. Баяртай. Ой, тог хизээ ирнэ гэлээ. Хитлээ муушгдах уу?